За өглөөний мэнд. За өчигдөр манай ардчилсан намын үндэсний бодлогын орооны хурал боллоо. Удирдах ажилтны зөвлөгөө боллоо. Төрийн ордонд сүр юм хийлээ. Тэг урагшгүй алавт юу ч гэдэг үлээ. Тэрэн шиг хэдэн дарга нар хөрсөө мэдрэхгүй байна. Ард түмний амьдрал хэцүү байгаа штэ. Би бол худалдааны лайвчин биш. Гүнээ брошиг те. Урлагийн лайвчин биш. Нөгөө жаргал сайхан шиг худлаа шаагаад депозит түрээсэлдэг хүн биш шүү дээ. Монголын амьдралаа сайн сайхан байхын тулд улс төртэй холбоотой улс төрийн лайв хийдэг. Тэгээ өчигдөр намынхаа хуралд очлоо. Өрлөг зарлагч байхгүй шаагаад очлоо. Ордонд очсон ч мандат байхгүй гэж байна. Яг тэр мөн хүүхдүүдэд оруулахгүй байхын зөвлөлт. Тэгээд нэг ивэн олоод бас ард түмэн сонгоцсон дүү байна. Тэгээд дүү гүшүүн дээр нэр өгөөд нэг юм дамжиж бариад орлоо. Хэл давах шахуулын боллоо. Уг нь бол ингээд өмнө нь алтан уйг дарахын үед та үндэснийхээ бодлогын орооны хуралд энэ утас руу залгаад төрийн ордны гадна талын гашааны баруун хаалган дээрээс мандат аваад оролцоорой гэдэг байсан. Тэгсэн сүүлд нь бүр нам самрагдаж явсаар алтан уйг даргаас хойш ингээд нөгөө их Монгол улс уруудан доротод манжийн даралд ордог гэдэг шиг ингээд марын даралд орцсон байхгүй ингээд уруудан шаагаал. Одоо өсөх нь өсөж өсдөггүй арга үрнүч. Тэгээс сүүлдээ манай нам бэт тавьдаг болцсон. Тэгээ бэтүүд нь манай намын хурлыг бааранд хийдэг байсан. Тэгэл худлаа шаагаал нөгөөдөл нь ойрд бие бинийгээ хараагүйгээл над чиг хөөрөөл хундах тулгын шаагаал. Тэгэл архиуч хооронд нь баталсан шүү дээ. Тэдгээр урлаар баталсан гэл. Худлаа шаагаа жүжиг шаадаг байсан. Би нэг юм лайвд чиж хариуцлагатайгаар ядаад нэг 200 хүний зааланд хийлэгдэг болгосон. Тэгээ манай ахнар бол хурал дээрээ зодтолдог байсан. Алалцдаг байсан. Та нар эх орныхоо төлөө бол манай өвгдөөс цусаа урсгадаг байсан. Бид нэр хөлсөн хүртэл бас зодтолсон шүү дээ. Ард түмнийхээ төлөө энэ бодлого чинь буруу байна гэд намын буруу бодлого, нам засаглал ард түмний буруу бодлого болдог байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээ хөрхи манай нам чи алтан уйг даргаас хойш уруудан дороотоод манын дарлаж чаачлаа. Монгол улс манжийн дарлаж чааж исэн чиг манын дарлаж чаацсан шүү дээ. Одоо манай намд хүргэн бирээ оруулаа шаачнаад болч. Үнэн шүү дээ нэг үгэлэхэд. Тэгээ ороод оноогоор дүү их хурл нэр дэвшигчийг намын дарга нар оноо өгөх юм гинэ. Одоо даваагийн мөнх эрд ялтаж гисэн нэр дэвшигээд намдаа өөрийнхөө хүсэл зорилгыг илэрхийлвэл оноо өгнө гинэ. Тэгээ дарга таалагдсан оноогоор нэр дэвшнэ гинэ. Тэгээ би өсрөлээ. Худлаа шаагаад та нар сонгон шалгуурал хороо гэд Эрдэнэ улгаач 20 онд намыг чинь зарж идсэн шүү дээ. Сонгон шалгуур хоронд өөрийнхөө идэг гөлгнүүдийг оруулаад чумдаамаар мөнгө авсан. Бэлнэр хандив гişаагаал. Тэгээ тэр мөнгөөр авгаа хөвгдөд тижиж одоо харваад өгөх гэж байгаа. Гэсэн Эрдэнэ. Тэр мөнгө нь Эрдэнэд хоол болсон гэсэн. Харвц өгөх гэж байгаа. Одоо оршуулганд орохдоо авсантаа орж идэнэ. Монголын орчлыг хөдөлж идсэн улгайчууд авсанд ороход тэр мөнгөнд дагаад орох гинэ. Гоцсон нэз. Тэр сүүл цусаа авгаад Эрдэнэг хурд өгөхөөсэй л байж байгаа. Би мэдэн шүү дээ. Бангаж гэж. За 24 онд ганц төмөр манаар төмсөгдүүлсэн. Хөп эрүүгийн хуулийн тэдгээр зүйл ангаар Джонни Шатс. Өөрийгөө огж хөгддөг. Тэгээ төмсөгдсөн. Оюу төмсөгдсөн гал. Одоо ер намайг ардчилсан намд байгаа үед ардчилсан намын хаалгаар шахаахгүй. Оюу эрдний бэтиг би жорлонд авч орж байгаад нүднэгснээс бүр ирэхээ байцсан. Тэгээ манай найз нэг сая нэг зовж иж Азиагийн тэргүүн боллоо. Даргын цүнх барьдаг энэ тэрийг хуцаад байгаа. Үнэн цүнх барьж байгаад 20 жил тэгээд нэг Азиагийн төлөө зовлон жаргал мэддэг. Тэгээ сэнгүүн бол шодоо барьдаг шүү дээ. Манай найз даргын цүнх барьдаг бол сэнгүүн шодоо барьдаг шүү дээ. Одоо ингэ шодоонороо дамжуулаад тулгаачууд те ийм их шодоо. Миний морь куршк. Ятад ийм биш. Ийм биз таа. Ингэж Монгол төрийг босруулж болохгүй л да. Тэгээ бис оноогоо та нар нууц амаргуудаа хамгийн өндөр оноо авсан гэд намын жагсаалтаар их хурлын гишүүн болгоно. Амар мөнгөтэй хүмүүсээр их хурлын ихний жагсаалтыг зарна. Тэрэнд амар өндөр оноо авсан гişaan. Дарга нар оноо төгнөн гинэ.
Тэгээ үүцэхэд тэр үүбэхэд тэр ороод тэрийг хэлсэн чи хөөгдгөө алдлаа. Одоо ард түмнээс юу нуух вэ? Тэ биз дээ. Тэгээд сумын намын дарга нар ирсэн, аймгийн намын дарга нар ирсэн бас тэнд заалан сүр шаагаал байна. Би ороод үг хэллээ. Намайг зарим нь эднэр унтаад ан чи ороо сэргээ гэдэг гинэ. Тэгэл гэлээ. Тэгээ хотлоо өнөрлөг заллахтаа шааж ороод үг хэллээ. Би 20 он 16 тэ урууданд ороотлол ярьлаа. Худлаа шаагаал өгшөө бол бид нэр ингэн гэж худлаа шаагаад явах үү биз дээ. Тэгсэн чинь зогтгөрлийн Tesco компани ажилт ирсэн намайг сүултээ надаас өөдөж байгаа болтой. Зарим нь алга ташаалах. Тэр өөдөж байгаа тэр сумын намын дарга нэр хурал дээр очиад би 3 алга ташааллаа. Уг нь үндэсний бодлогын хорооны хурал энд тэ яг го та нар маань саналын ирэхгүй яаж хурлагдгийг хар. Бөөнөрөө суух хэрэгтэй. Бөөнөрөө ярилцвал буруугүй бүлээ усаар угаавал хэрэггүй мөн үү? Тэгээд алга ташаалах. Тэгсэн чинь зогтгөрлийн байж энэ дундуур дуудлага орж ирдэг. Зогтгөрлийн алдааг шаасан чинь Tesco компани ажилчид нь ороод ирсэн. Болооч ээ гинэ. Гэсэн бааса. Одоо компаниар манай намайг удирдах юм уу? Зүгээр уураа. Тэгсэн чинь үндэсний бодлогын хорооны хурал дээр би нэг 2 үг гişрүү хэлсэн. Үнэн хэлнэ. Та нартай би юу гэж ярих вэ? Та нар ингэж жүжиг шахаа болоо. Яаж маныг шаах уу гэдгээ бод. Монгол улсаа хөгжүүлэхэд дараагийн асуудал. Яг тэгвэл эхлээд засаглаж иж Монгол улсаа хөгжүүлнэ. Засаглахгүйгээр гудамд орилоод даваг юм өгөртөн шоронд л явсан шүү дээ. Өөр яасан юм? Битгий ингэж жүжээд гэсэн. Тэгсэн чи ийм амар хүмүүсээ болиулаач гэдэг нэг охин дуурч байна. Тэгсэн чин зээ наран твийг охин гинэ. Ээжтэйгээ арчсан намын үндэсний бодлогоор дор суудсан. Ээжийнхээ жагсаалтанд оруулах гэж. 28 оны арчсан намын жагсаалт гошин шог болноо гэж би мэдчихэж штэ. Зогтгөрл улс төрд ороод баг 30 тэрбумаар шатсан. Эхний 6 суудлыг 5 тэрбумаар зарна. Ганц төмөр юу гэсэн гэвэл хүмүүст мөнгөтэй хүмүүст гэсэн. Маш их гойлгоч юм хэлэхгүй л дээ даадгач. Мөнгө үл оруулах штэ, сая доллар штэ гэсэн гэж. Төрийн сонгуулийг мөнгөөр зарна гэдэг үл төрийн эрхийг хууль бусаар авсан тагнуулын гэмт хэрэг штэ. 20 жил ялтаа. Ялтаа штэ. Ганц төмрийн амьдарч байгаа байр нь одоо энэ мэдчих штэ бэ. Зарим нь бүксээр орцсон гачууд. Ард түмэн бол арчсан намыг хүсээд байгаа. Манай бузруудаас зайлмаар байна. Манай ирээдинг унаад байхад манай намын ирээдинг өсөхгүй байна. Ягаад гэвэл хулгайчуд байгаа тань дотор нь зүсээ өргөцөө зориулсан. Гонгнол. Даргаас асуулт асуух байна уу гэхээр би байхгүй гэсэн. Та нар худлаа шагаад гонгн та нар тань үг хэлий. Миний үг ард түмний үг. Арчлагчдын үг гэж байгаа үг хэллээ. Гачуудаас зогтгөрл 2 албан тушаалтай. Дээр үед баахан дард дуртай хулгайчуд байдаг шиг арчламын дарга, арчламын бүлгийн дарга явж хахад энэ дээр гарч байгаа микрофон тайлбарлагч ямар ч олон зэдэр зарлт юм бэ. Их хурлын гишүү яа. Би зогтгөрлийг нэг бол бүлгийн дарга хий, нэг бол арчламынхаа дарга хий. Бүлэг гээд худлаа гуц цаг алдж яхаар хөдөө очиж нэг аймгийн арчламын гишүүдтэйгээ уулзсан. Нэг өдөр бүлгийн урлагаад хэд жагсаадраас уулгачаад худлаа гуцаа суугаад мангар юм яриад. Чухал тэрийг аажхан бүлгийн хуралтай гал том шаагаал. Ингэж болох үдэн жүжиг болдох уу? Зүгээр л Монгол бас хөгжмөр байна. Хөгжихийн тулд арчлагч хэрэгтэй байна. Арчлагчд арчсан намаар дамжиж төр улсаа хөгжүүлмээр байна. Тгөө. Тэгээд нөгөөд чи сүр шаагаал. Гонгоноод ах аманда бувтаад яаж яг нөгөөг нь орохгүй юм. Яаж чиг над чиг мөрөө гэчихгүй. Шулгоноо шахах. Хүүхэд нэг аавда ээжтэй эрхэлдэг нэг чихэрдлээс өгдөөдөг шиг тэрэн шиг хидрэглээд байгаа друулгаач. Зогтгөрл бол нулимстай нүдэнд мөнгөөр явж байгаа улс төрч штэ. Би хэлчих үнэн хэлчихсэн. Над чиг ингээд зовлон үзээд гэр ороод амьдраад доороос ингэж яваагүй штэ. Дөрөлгчүүийн нулимстай мөнгийг угаасан штэ Tesco компани. Дөрөлгчийн улсын ерөнхий прокурорт олон хүмүүсийг шоронд хийсэн. Шоронд хийхээр намайг шоронд орохоор миний ар гэр өвөлдгийг. Ээжээ өвөлдгийг. Эхнэр хүүхд өвөлдгийг юм хэлмэгдээд. Яг ингэж хорж жагаад 14 сая долларыг хөш Tesco компани руу угаасан. Энийг надад тагнуулын дарга байсан авилгалтай тэмцэх газрын өдөрт галбан тушаал ашижсэн билсэн. Энэ үнэн. Маруучин зараа дэлхийд төр томорсон компани байна уу? Монголд л байна.
Маруучингаас илүү далах нарийн бов томормоор юм да. Өдөр болго ядаад хүүхдсэн далах хэдэн, эмээ өөлгсөн далах хэдэн, 8 настай байлчраас 80 настай ахмдууд төр чөдгүүж гисэн далах хэдэн. Маруучин додоохгүй. Маруучиг 100-ны үйлрэл хүүхдүүд хаяад болоо. Тэгсэн далах нарийн бов томорч чадахгүй багт Маруучиг компани томорч ажиллаа. Төсөв компани ажилчид ардчлан ороод ирлээ. Ах нарыгаа дуураас имийг л дуурайж зогтгөрл. Тэгээ би улс төрийн зөвлөлд орох гэж чадахгүй байгаа. Тэгээд үндэсний бодлогоор орж ирсэн юм аа. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн даалгавраар гişаа чи нөгөөд нь дандаа коновчингод орцсон. Манийг оруулахгүй. Ягаад гэвэл бузруудын бузрыг хэлээ та нар ингээ болооч. Яг гоо би хулгайчуудыг хараадаг, ерөөдөг, загиндаг, зандардаг. Ер нь буруу бузруудыг хараач өрөхгүй долоох юм уу? Долгих юм уу? Тийм байдгүй шүү дээ. Миний тэр хараач өрөөхөөс илүү эдгээр бузрын юм хийгээд байна. Одоо жагсаалт зогтгөрл орно. Баяр зогт орно. Ардчил намын жагсаалт баяртай. Ардын намд бэлэг өрж байна. Ардын нам манай намыг одоо сүүлийн үед хагалж тоглодог болсон шүү дээ ингээд. За ийзнэгээд Гонгинуур Батбаатар руу. Солонгост оюун эрдэнэ Гонгинуур Батбаатарыг дуудсаар байгаа л авиачаал мөнгө өгөө санхүүжүүлээд ор хоромгүй гуйлах чинь тэнд очиод бараг хаус тоолж ирж байна. Батбаатар Гонгисын хоолойч гарах. Оюун эрдэнэ төсөл гүлэг. Тэгэд иргэний зэрэг нам, ардчил намын сандыг хуваана. Хүн нам нь амар бэлсгэлэнгийн охин компани. Хулгай хийсэн мөнгөөр санхүүжүүлнэ. Шин юу лээ? Хоршоо төслөөсөө санхүүжүүлсэн. Ардуура энэ ш тулгайч. Би мэдэн та нарыг уйшин гүшгний ард хус төр яг энэ өгдөг хөхгүй. Гудамж жагсдаг намтай худал авруу намын бузрууд гадаадын хөрөнгө оруулалтын газаан их орончийн дүр тоглоно хулгайчууд одоо шорондоо явах гэж байгаа. Явг тэр өөрнүүдийг засрал хүмүүжлээ олго. Надаас тоглоон дээр биш үү? Би бас нэг хязгаарч ард түмэнлүүга гадны хөрөнгө оруулагчдыг би гацааж үзээгүй. Би зүгээр энэ төрд байгаа Монгол улсыг дампууруулж байгаа дарга нарын харин би бузрын дууддаг лайв хийдэг. Улс төрийн лайв. Манай гүнээ бороо бол талигаж осорч яамаа гой бүжгэлдэг байсан гүнээ бороо гой дуулдаг. Авгаадгаа дуулдаг. Сүүлдээ авгаадгаа бүжгэлдэг. Урлагийн лайвч. Тэр нара авгаа урлагийнх. Тэр дух цэцэг урлагийнх. Би бол улс төрийн тэмцлийн лайв. Ард түмэн зүгээр Монгол улс гой хөгжүүл гой амьдрмаар байна гэж хүсдэг байхгүй юу? Тэгээ би ардчил намыг зэгцэлэх гээл үндэ барахгүй байна. Тэгээ өчигдрийн хурал дээр баг хөөгдөд гарахаа алдлаа. Тэгээ орой дургу үрээд тэгээд манд зарим нь ингээд намын гişүүд сумын намын дарга нарт үг хэлгэсэн. Суманд нэр дэвшихийг оноо өгнө гинэ. Сумын иргэдийн хурал нэр дэвшихэд хүү болдгоо шүү ардчил намаас. Тэгсэн оноогоор дүгнэ гинэ. Оноогийн дарга нар одоогийн зогтгож баяр зогт хоёр дүгнэ гинэ. Шааж байгаа шүү хулгайчуудаа. Жүжээд байгаа чи суманда хамгийн ирээдүнтэй 1000 малчныг тэр дэлгүүрийн эзнийг ажилч хөдөлмөр хүмүүсийг гуйд нэр дэвшүүлдэг шүү дээ. Тэрийг зогтгөрлөөс асууна гинэ. Өөрчлөе юу гинэ. Яаж өөрчлөх юм? Ардчил нам засаг авч засгийн хэрэг авч өөрчлөн шүү дээ. Тэгэд орой нэг намын гişүүдтэй хүлээ авалт шааж байна. Манусын татврын мөнгөөр. Өөрсдийнхөө мөнгө шүү. Сумын дарамын дарга нараа. Өчигдөр бид нар ингэсэн. Тэр чи маний мөнгө, бидний мөнгө шүү. Бидний татвартай мөнгө. Өөртөө мөнгөөр өөрийг нэрхтүүлээд эдгэр дээр гараа зүгээр хундагны үг хэлчихгүй. Ингээд хундагны үг хэлээд ингээд болоо ш тийм ээ. Одоо жишээ нь яг энд бол нэг ус мус байна л та чаавас. Өрх ингээд хундагны үг ингээд хэлчих болно шүү дээ. За өнөөдрийн хурал сайхан боллоо. Биднийг багтлаа. Гой шанаа. Ялахын төлөөгөөд ингээд хундаг хэлхээ оронд хундагны үгэн дээр гараа зогтгөрд гонгиноо шогодох үзэл соноо үзэл суртах архи урт зүгээр уучихгүй хулгайчуд юм аа. Би нэг их тэнгэр зандан шитрийн урилгаар нэг очдөг байхгүй юу. Гэхдээ уг нь манай нутгийнхныг болон ойр тойрныхоо дүүнэрийг хүлээж аваад байгаа. Нам ярьсан шоож уус төр ярьсан сая цагаан сараар одоо манай аав цагаан сараар ах дүүнэр нь ороод ирэхээр Монголын уус төр орчихсан нам ардын намгаа яриа суул утгагүй үстэй өвчин бицтэй. Зандан шатар зэгсэр хөдөлгөө гэсэн шаач мангаас мангар хулгаач. Зүгээр л манай гэрт үргэлж ирсэнд баярлаа. Бас төрийн ерөнхий сайдын хувьд та бүхэндээ хайртай шүү. Ард түмнээ хөгжүүлэхэд л зүтгэж байна. Хоёр гүйцэтгэлээр ард түмнийгаа боёноор их тэнгэрт амьдарч чан жаргаж байна. Гоё шүү. Та нарыг бас өрж байна. Ард түмний бэлэг юмдаг л хундаг өрхөө орно. Зэгсэр хөдөлгөө мөдлгөө гэд яг зандан шатар шиг мангар юм шаач. Манай зогт гэрэл малуу Мал бол хүүрнүүдийг гизэн хүлээд идэх ш хүүрнүүдийг.
энэ дээр гараад гэл аригны үгэн дээр үтлэг нүүд ухаан чавасоо жор үтсэн имчээс жовлон үтсэн чуганц гэж ард түмнийхээ зовлонгол хараад улс төр хийлдэ. Гэр орлогыг баггүй болгоно, утааг болгоно, хөдөө малчдыг орлоготой болгоно, мах хүнд орно, цагаан эдээ хүнд орно. Ингээл улс төр хийхгүй. Монгоч тэрэн дээр нардын нам тоглоод байгаа хөөрнө. Би уг нь ардчилсан намыг ялуулахын төлөө та нар мэдчихэж байгаа шүү дээ. 12 онд мандатаа дээрэмдүүлээл. 16 он зирка бэлтрэгт дормжлуулаад гэр орноо нэгжүүлээл. 20 он Женко ерөнхийлөгч байсан. Мөнгөрдөн дэвшүүл үгэнд орохгүй юм бацаандан. Жиг солиотой биз таа гэл. Жалганы юм боддог манайхна. Тэгсэн мөртлөө ардын намын өвөнөрт үе удмаараа алуулна. Тэгээ би ардын намын өвөнөрийг би үе удмаар нямдэрж хүүхдийн дардаг шиг би дараад байгаа байхгүй юу? Уг нь. Тэгээ манайхан баах ингээл солиороо гой хурал хийцэн. Тэгээ зайлуул өчигдөрөөрөө нэг хүлээ авалтаа харин дург өрөөд болд юм уу яв гэсэн чи журмын нөхөд үгүй хин дарганарт уурал гаргал та чи биднэрт гаргаад яах вэ чи ороо яваа штэ харин цагаалах юм чи өө нэрэ тэмтэйгээл очлоо цагаалах юм учраас тэгээд хүлээ авалтын шаачлаа өөрөө мөнгө төлсөн чи өөрийнхөө арх өөрийнхөө хоолыг ууж болохоос баяр зогт Тэсогийн компани хоол идэггүй штэ үнэн биз дээ тэгээ яах вэ ганц уу татлаа өрх над дээр ярьж яхад манай маанхан дун чатны гişүү зураг авахлаа зогт хэрэл баяр зогтыг хоёр тоохгүй. Надтай зураг авахлаад. Хүмүүс царай муутай шарамтай л. Зөвшөөлөгдөх. Гэхдээ зөв бол тэгэл дэмжээл намайг одоо болохгүй ардчилсан намын тархинд гаргал та. Улс төрийн зөвлөлч байхгүй. Баяр зогт улс төрийн зөвлөлд байна. Та зогт хэрэл улс төрийн зөвлөлд байна. Би улс төрийн зөвлөлд ордог эдгээр шиг дархаа гэж дуудуулах гайгүй байхгүй юу? Зүгээр ардчилсан нам ийм өрөө хөтөлбөртөө ингэж сонгуульд ороод засаглал Монгол улсаа ингэж хөгжүүлнэ гэд бодлого ярих гэдэг байгаа байхгүй. Намайг оруулахгүй. Надаар ардчилсан намын дарга нар дутнаа хулгайчуудаа. За юу гүлгнүүдээ. Ардчилсан намын мянган гишүүдээр би дутнаа. Би мянган гишүүдтэй хайртай. Ардчилсан нам ялахаар дарга нар ямбыг нэдэлдэг. Ялагдахаар ялын ард түмэн үрдэг. Ардчилсан намын мянган гишүүд үрдэн шүү дээ. Тэгээ дарга нар хариуцлага үүрнэ гэж шаажсэн. Гонойдны ган төмөр. Хариуцлага үлдээ нөхөр эрдэнэ чи инүү гэсэн. Улс төрийн зөвлөлийн гишүүн болсон сууж байгаа. Мангар юм яриад. Шунлын буузар төгсөг зохий зодуур таахгүй. Хэлийн үг таахгүй бол гачууд. Ард түмэн сонгосон давагийн зогтбаатрыг би бас хүүхд багт нь 30-ргүй нүд зоддггүй байсан. Хаяа бас нэг өвгдөөдсөн сургаалаар ахын хувьд нэг сорон бүсээр бүсрүү нь ороод гдэг байсан. Юу ч хайртай дүүгээ толгой тарих руу зодох уу? Монголчууд хүүхдтэй дашуур өгөхөд хүртэл бүсрүү нь сураар зөөлхөн шиг ороолгодог байсан. Энийг зодуур гэдэг, зохиур гэдэг. Давагийн зогтбаатар зохиур даана. Зодуур даана. Тэгэхээр сүүлийн үед ардчилсан намын залуучууд үг таахгүй шүү дээ. Лодоод нэг хоёр үг хэлсэн чинь над руу салавч өгч шүү дээ. Маа гэл. Өөрийгөө юу гэж бодсон юм бэ? Нэг Улаанбаал гэх нэг өнкаагүй нэвтрүүлгийн би л од болгож ирсэн шүү дээ. Худлааг үйл дээр ютубээр ороод хараа л та. Ард түм мэдчихэж шүү дээ. Хэний мороор газар төгснөө санахгүй ахта баярлаг хийж чадахгүй. Ахыхаа өмнөөс үг даахгүй салавч өгч шүү дээ. Би яг алдааг нь хэлээд уг нь төрсөн дүүсгээ бодож байгаа байхгүй. Салавч өгч надад маа гэж шүү дээ. Маагаа салавч өгч ингээд гачууд. Тэгээ би надад салавч өгч байгаа юм чинь лодоо бацсан. Ард түмэнд бол бүр нулимэн шүү дээ ард түмний гөлөг. Тэр Амундраа гээд Хэрэбаатрын оюун эрдний хэвлэлийн төлөөлөгч байсан бацсан. Мөгийнхаа уулзыг танилцъя гэд би нэг уулзж ирсэн юм уулзаад явах нэг 90 хүн байна хундаг тулгач хөгс тулгаж ирсэн. Лодоо Америкт очиж сурж байгаа нэртэй 7 хоног болгон надаас $10,000 авч ирсэн. 7 хоног болгон. Сард 4-7 хоногт $40,000 Амундраагаас авч ирсэн. Лодоо гөлгөө. Чи над чиг хөдөлмөр хийж хөлсөө урсгаж үзээгүй сүулдэ шантаж болцсон. Одоо манай ардчилсан нам нэг шантаж нэрийн золбин сэтгүүлч нэрээр дүүрлээ. Сэтгүүлч гэсэн хоосон толгой нэрээр. Хөөе. Тавгийн тойм гэдэг анх нэг мөнгөднийхээ Улаанбаал шиг намайг тодруулаад өгөөч. Миний ярилцлаганд орооч энэ төр гэд үсээ нулимж ягаад хурд долооцсон юм шиг гэлтцэн нэг бацаан байгаа. Зангаа шааччаа бас болоогүй 4.1 нарийн бичгийн дарах гинэ.
Би одоо 20-30 жил ардчилсан намд яваад нарийн бичгийн дарга болох болыг гэхэд бүр өвсөн бичгийн даргач болж чадахгүй байгаа. Тэгсэн миний дээгүүр орж ирээд нарийн бичгийн дарга 4.1 гинэ. Тэр лавгийн томьёо мангар атсан. Ямар юм гэлээ нэг хөлхний сайттай. Миний яриаг тастас тавьж хамгийн их танталт авч ирсэн сайт шүү дээ. Дугарч ядаа. Их цантаа болцсон. Дарга нарт бол гоё шаажчих. Согтгорол дарга гоё шааж. Та гоё шүү. Ардчилсан нам ялнаа. Та ерөнхий сайд болноо. Би бас их хурлын гишүүн болноо гэд мангар атсаанууд. Ард түмэн та нарыг тэгэд дөрөөр чин дураар чин дөргүүлэхгүй шүү дээ мангар атсаанууд. Гэнэ л одоо бол зүгээр золбын шантажны сэтгүүлч. Төгссөн сургуультанд буцсан. Тэгээд нэг шээрсэнгүмийг дагуулсан. Тэр нэг шодоогоо бариулах гэж шодоог нь тоож барьдаг юм шиг байна. Жижиг шодоо хэд тоож барих юм? Барихгүй шүү дээ хүүхнүүд. Жацгнуудыг би мэдэн шүү дээ. Ардын намын доронтой сонгогдсон шинэ хоёрын хүүхэд бас орцсон. Эндэр дээр суудсан. Ардын намын шинэ хоёр гээд доронтой адуун чулууны нүүрс нь уурхаа эзэн байж байгаад үхсэн л дээ. Хорвоо аваа явуулсан шүү дээ. Би алаагүй шүү дээ аав нь. Үнэн шүү дээ. Тэгсэн аавынхаа орыг залгана. Унаг нь юу гэлээ? Азарг нь хүрээгүй газар унаг нь хүрдیں гэдэг шиг. Аавынхаа хүрээгүй газар унаг нь хүрэх гэж байгаа юм гинэ. Их хурлын гişүү. Яраад ядаад бас зүв байж чадахгүй мангар атсан бас. Би АЗГ-ийн хурал дээр очиж залуучуудаа нэг минжлэгээ төвшүүлээд сургамжийн үг хэлье гэсэн. Ахмадуудынхаа ахан нарын үг сонсохгүй залуучууд улс төрд явах юм уу? Би ахан нарын үг сонсохын үедээ ахан нарын зодуур дааж явсан шүү дээ би. Тэ? Тэгсэн чинь мандат байхгүй гар гинэ. Ардын намын шинэ хоёр талига шинэ хоёрын хүүхэд бямсрынга бацаа. Би доронтой ахан дүүстэй хайртай. Тэ? Доронтод очиод намайг сумын зааланд очиход манай доронтой ахан дүүсэр заал дүүрнэ. Тэр мангар бацаа намайг дагаад бас нэг заал дүүргээд мөнгөртний үгийг сонсоо явбал тэр хол явна да. Жацх ингээд улс төрөөсөө цэг тавилаа да. Чамайг ингээд цэг тавинаа би. Би доронтод очиод үнний чи ярина. Одоо чинь миний хүүхэд ардын намд орсон шааж ивэл би одоо арчлаг гэж яваад яах юм бэ? Аавынхаа үзэл санаас зөрж байгаа хүүхэдтэй би юу ярих юм бэ? Муу сайнч манай ардчил намын ах нарын хүүхдүүд ардчил намдаа ч явж исэн. Хөргий тэр мө ардчил намын төлөө насаар ойрсон Дарсүг Батрын хүүхэд бэлгүүтэй ардчил намдаа л явж байгаа. Яг ингэж бид нэр аавынхаа намд явдаг байхгүй юу? Үхсэн аавынхаа намд орж чадах нүүргүй уулгаач манай ардчил нам дээр орсон бэд болцсон чаач. Энд дээр гарсан томорцоо. Мөнгөрдний үгийг баймлах гинэ. Гуучлаарай. Миний үгийг баймлж болно. Ард түмний үгийг та нар чадахгүй шүү бацаануудаа. Л одоо сингүн бямсрын 3 өчигдөр манай ширээн дээр ирж байна. Би тэгэл одоо руу шууд салавч гаргасан юм гэсэн чинь зөрүүлээ салавч гаргах чинь арай л зодлох авсангүй. Яг тэгвэл тэр надад салавч гаргахаар нь ах нь ингэж болохгүй шүү гэж би сургамжийн үгэлэг зөрүүлээ салавч гаргачих. Ийм л тэнэг толгой. Уушлараа хаа дээр салавч гаргаа уйшчихлоо ингээ уушлараа гэж гуйх юм бодсон чинь хүнээс өөчлөлт гуйж чадахгүй байх гэдэг бол хамгийн том садист лалрын үйлдэл. Би бол цагаалах шүү дээ. Би хинээс өөчлөлт гуйж чадна. Тэ. Би эхнэрээс алдаа гаргууд өдөр болгон өөчлөлт гуйдаг. Миний хайртай анаа гэл. Аав ээжээсээ би уулзах болгонда хүн зүв явж байгаа шүү гэж өөчлөлт гуйдаг. Даанч надад ах байхгүй. Олон хуурай ах нар вилт. Таарлт болгонд ингээд ах нараасаа бэргээл ингээл дүүнрөө хаяа бас нэг жоохон томорчих гал ингээл явдаг. Энэ л хорвогийн жам штэ. Тэгэл одоо бацсан бол салавч гаргаж байгаа юм аа. Салавч л одоо ардчилсан намаас нэр дэвшүүлвэл би ардчилсан намаас гарна. Ардын намын бэр. Яг хүн хэнийч бэр байж болно. Тэгтээ бид нар бас нэг ардын намын бэрээр ардчилсан намын толгойд гаргамааргүй шүү дээ. Тоонор орж ирчээд манай намын толгой дээр гарна гинэ. Зогтгөрл нулимстай мөнгөөр улс төр хийж байгаа мангар бацсан шүү. За яа зогтгөрлээ. Дэрэгтэй байгаа эрднийг ашиглаж чадахгүй бол хохин баяр зогтоо. Зогтгөрлээ. Намайг 700 мянган хүн дагдаг шүү дээ. Миний аккаунтыг 200 мянга. Миний пэйжийг 500 мянга. Тэгэхэд ардчилсан нам 700 мянган гишүүн байхгүй. За болио. 702 тува 350 мянга. За болио 170 мянган гишүүн байхгүй шүү.
Тэгэхэд дэрэгтэй байгаа эрдэнэ ашиглаж чадахгүй цүнх баригчдаараа нөгөө дүүл нь алж ийн даргаа гал. Яг ингэж вакуумд орж байгаад инк 2 намбрын инк 2 хинч болсон. Нацгийн багуун хинч болсон. Захагийн элбэгдөр шинж болсон. Норвын халтууыг хинч болсон. Нэр шүү. Та нар вакуумаас идэлж чадахгүй бол хохин. Ард түмний хандлт өндөртөд даваагийн мөнгө хэрдний үгийг сонсвол та нарт бурхны сургаал. Харамсалтай та нар чадахгүй. Намайг улс төрийн зөвлөлдөө үтгийл баг намын өдөрт халбанд тушаалыг урилга тавиад өгөх хэрэгтэй ш тулгаачудаа. Өөрсдөө алж ийн гэж бодоод байгаа юм. Би 700 мянган дагагчтайгаа та нарыг блоклуул та нар дуусаа. Годомд гарна. Годом элбэгдэрч годом мэдэрлэн. Улгачууд элбэгдэрч яг хулгай хийсэн мөнгөтэйгээ бас годом мэдэрлэхгүй гой шаагаад ах шиг байна. Гадаад яваад. Улгачуудаа та нар одоо хулгай их гэж улс төрд явж байгаа шүү дээ. Өчигдөр тэр өмнө говь инкмгээд бацсан бас даргагийн өмөрө томроод байна чацах. Чацах минь би чамтай зодон зөхөө ярихгүй чи зодоо өгдөг бол манай хамгаалагч бэлгүүн дөөлгөнтэй зодолт. За ёо чацах минь би чамтай зодолтдаг тэнх хүн биш. Харин чамд би сургаал айлтна. Мөнгөрд нахаа гэжсэн даргагийн өмөрснө гөлгөө дугаавэ гинэ намайг инкмөх. Би өмнө говьас тэр нэг амьдралаа зас захуугаа шийдсэн бат эрдэнэгээ дүгж үнсний бодлогооронд орохгүй яасан гэсэн. Загнасан ч оруулаагүй. Би дэвшээгүй гэж. Тэгсэн инх мөнх яаж үнсний бодлогооронд орсон гэсэн чи би жагсаалтаар гишүүн болно. Өмнө говьос тойргоос 2 жагсаалтаар нэг би жагсаалтаар гишүүн болно гинэ. Ардчлал намын жагсаалтыг худалдаж идэг. Сайн эцгийн нэрийг 3 худалдаж идэг гэдэг шиг инх мөнх бацаа жагсаалтанд орно гинэ. Инх мөнхөө ахынтаа. Инх мөнхс нэртэй нэг бацаа над руу томорж байгаад өгсөн. Амиа орлоод боогод өгсөн. Чи өгчөвдөө бацаа минь. Ах шиг амьдралаа зэгцэлчээд мөнгө эрдэнчиг нэг 100 хүн хоололцоод 100 хүн цалин тавьж үзчихэд хар багасаа бизнес хийж үзсний дараа надтай томроораа. Намд орж дарга болж амьдралаа сайжруулах гэж байгаа мангар бацаа минь. Өмнө говийн дүүнер над хэлж чинь. Зогтгөрлийн зөвлөх гээд байгаа тэр ажлын албаны дарга гэдэг инх мөнх чинь тэр пост оруулдаг шиг авгийнхаа зургийг оруулдаг шиг эр хүн биш. Амьдрал дээр хамгийн адгийн уулгаач. Доошоо дэрлэхүү дээшээ долоодог гинэ. А би бол дээшээ алалцсан, доошоо би хүндлэн. Ах шиг очоод томроороо инх мөнхөө чацга минь чи жагсаалт мөрөж чинь гэлөө. Яадаг вүлээ? Инх мөнхийг жагсаалтанд оруулаад тэгээд ардчлан нам засаг бариад эдгэрэн том шаагаад гошин шог. Би та нартай ер нь үзэл санаа нийлэхгүй шүү уулгаачудаа. Баяр цогтоо. Айдаган багараа навшнуудаа ойлгосноо. Миний 700 мянган намайг дэмждэг те. Бүх монголчууд намайг дэмжихгүй л би мэдж байгаа. Би хөрсөө мэдэрнэ, улаан мэдэрнэ, шалаа мэдэрнэ. Унаад хаана очихоо мэднэ. Би өндөр дээр гараагүй. Өндрөөс унахад хүн цементэн дээр унаад үхэн. Би цементэн дээр л алхаж байгаа. Унлаа гэдэг л удаал нэг бүдэрч унал үстдэг. Тэгээд амьдрал маргааш нь өөрөө унсан өгöd уйлдаг. Мөн үү? Би өөрөө өдөж байгаа манайхныг алалцж байгаа би шоронд орсон. Өөрөө унсан. Босч ирэл би алалцаад явж байгаа. Босч ирэл тэмцэх чадвартай бай. Ардын хүүхдүүд тэмцэх чадвартай байдаг. Хулгайчдын хүүхдүүд хард амигчин болцсон. Болж үүлийнх нь үр удамд тасарна. За яг хоо эрэгтэй эмэгтэй хүүхдтэй гэж байлаа гэж бодъё. Эмэгтэй хүүхд нь хүний хүүхд гаргаад хүний хүн болоо явна. Эрэгтэй хүүхд нь хард амиг татаад тожиг байхгүй удамд тасарна. Дуусаа удам тасарна. Нэг л их улс төр яриад хулгай хийгээл хөрөг цуглуулаа шахаад чи хүүхдүүд нь хард амигч. Монголын улс төрд яваа хулгайчдын яг л ийм зомби та нарын үр хүүхдүүд ч үлээж чигцаа. Юу үний энэ үнэн. Даваагийн мөнгө хэрдний явахт гэр оролт өссөн өдөө өссөн. Хар багасаа хар битгий хэл амны тамиг татаагүй өссөн. Би ягаад тамиг татдаггүй бодож байна. Тамиг татах мөнгөөр хүүхдүүдтэй хоол авч өгье, мах авч өгье, чихэр гэж судлаа ярихгүй. Ойлгож байна уу? Илүүдээ гарсан уулгачуу тамиг таттай. Яг хүмүүс намайг архиар дайлдъя. Сэтгэл хөдлөл татчдгийг. 100 г шаа. Хүнийг бас хүндэлнэ. Тэр сэнгүүмийг би нэг за чи намайг ингээд үнэхээр хүндэлчихвэл хоёлаа тий улс төрд явж байгаа эмэгтэй хүн бол бас нэг ахыгаа аршааныг хүртчих гэсэн би. Тийм биз дээ. Дарга нарын аршааныг хүртдэг юм байлээ. Ахтайгаа нэг хийж өгöd ах нэг ус барьсан шааж жүжигч юм уу? Шолмос. Ингэж ус байна. Асгаж байгаад би шинээр аршаа хийж өгöd ширээ болгон дээр очиад тулгаал жүжээ шаагаад өмнө овшноо. Ямар жүжигч юм бэ? Гошин шог чаашааш тайсан гүмэ.
Хэвээ нэг аршаа хийж өгөөд тулгсан чинь өөдгөө хин тэрийг уудаг гэдэг байгаа. Баяр цогт гэрэл дарга нартай тулгсан дараа ахтагаа тулгуул би харин чамайг энэ харин жинхэнэ мужиг хүүхэн байна гэж шаарах байсан. Манай найзыг цүнх баригчгээд PR-даад хямдчлаад хямнуудаараа түгээ гэдэг. Манай сэнгүүм шодоо баригч. Үнэн шигтэй шодоо барина. Ингээ барьж байгаад яадаг бол хүрнүүд. Наа чи. За Монголын улс төр нэг юмэрхүү байна да. За тэгээ өчигдөр очиод юуг нь уух вэ би одоо. Уухгүй. Одоо очиод сэтгэл хөдлөл хүн тулахаар гусчих чааваас. Гусгаараа тасарчих юм уу? Тэгээ тасраад ирээд бүгдээ усгаад эхнэр зодоод сэрэх. Бэлч үснэж хурж. Одоо эхнэртэй одоо сууснаас хойш 20 жил зодууллаа да. Эхнэртэй нэг гар үж үдсэнгүү да. Ахын дүүнэр ахшгаа угаараа. Эхнэрийнхээ зодуудыг дааж яваараа. Эхнэрийнхээ үгийг аав ээжийнхээ ах нарынхаа үгийг дааж яваараа ахын дүүнэр ус төрж явчихвал. Эхнэртэй гар үж хүчрхийлэгч үж болохгүй шүү дээ. Узгачуудаа. Ойлгосноо эхнэрийнхээ хайрл. Төөрхий тэгээд өглөө нэг эхнэр намайг чинь болооч юм гэрднэж одоо памбаг намайг багын нэр памбаг манай над таартай хүмүүс дандаа намайг памбаг гэж дууддаг. Миний багын өөгийн өгсөн нэр би тэрэнд дайртай памбаг гал. Миний хана болилдоо гал гэх юм. Эхнэрийг зовоож энэ бич адгийн шаар. Арчил намаа зэгцлэх гээл зовоогоо шахах. Ариг дуртаа дааж гударсангүй. Уухгүй байх гэж чадахгүй юм л та хүүр гэж. Нөгөө мөн анх гэж хатны журмын гişүүхтэй араа сэтгэл хөдлөө шаачих. Дарга нарыг харахаар нүд орсод хүүрнүүдийг. Дарга нар бол над чиг сэтгэл хөдлөж журмын гişүүдтэйгээ хондог тулгаж ууж чадахгүй. Худлаа эндэр дээр гараад худлаа их яагаад усыг жүжээний хулгайчуд хаа оч тэр муулаад байдаг бах эрдэнэ шунд эрдэнэс чи харин журмын гişүүдтэйгээ жогон хондог тулгаад уулууд идүүд иддэг байсан шүү наач. Эрдэнэгээс дор хулгайчуд шүү дээ баяр цогт. Одонгийн цогт гэрэл хоёр өө яа. Эрдэнэ муу бузар. Тэгтээ гişүүдтэйгээ саага хондог тулгаад нэг та хар баргүй ууж идэ явдгийг. Манай дарга нар чадахгүй уудгүй ярваагаад уудгаар намын дарга тавь. Надаар тавь уулгачуудаа 700 мянган гишүүний жагсаалтаа сандаа бат. Би болохгүй бол тусдаа нам худалдаж авд юм хөөр гэж. Шинээр нам аваа гарыг да. Хулгайчууд намайг тоохгүй байна. Тоодгоор нард түмэнтэйгээ гарыг да. Болохгүй бол за өчигдөр нэг иймэрхүү юм боллоо. Өөр юу аах? Монголын улс төр иймэрхүү л байна. Хоёр багны чинь нэг арчилсан нам чинь нэг иймэрхүү. Зэгцлэхэд барахгүй байна. Дийлэхгүй байна. Манай намын хитэн золбин гişүүд их тэнгэрт очоод их тэнгэрт байгаа дарга нартай балдагтаал арх угаал. Дүүн дараагийн намын дэр болчмоор байна шүү дээ. Шааждаг гэсэн лалрууд. Нөгөөдгөл над хэлдэг юм чи. Танаа намын золбингууд ирэл арх хийлж байгаа явлаа гэж шаажчих юм чи. Манай намын их хурлын гişүүд их тэнгэрт очоод ардын намын дарга нарт арх хийлж байгаа л явдаг гэж. Хүүрнүүд арх өдөрт манай дарга нарын архийг аягалж өгч явахаар надтай архи хүүрнүүдээ би архийг ч аягалж өгье. Надаар архи аягалуулна гэдэг нь тэнгэрийн ундагч тулгайчуудад заяа байхгүй тэ навшнууд. Гүлгнүүдээр архи аягалуулж манай дарга нарын архийг архилж өгч байгаа л манан таал бэт болол ган төмрүүл оюун эрдэнэ төмсгдүүлсэн гүлэг одоо өрнө ерөнхий сайдаа гэж шат гэж ган төмөр. Оюун эрдэнэ дарга ерөнхий сайдаа гэд нөгөөх нь ган төмрөө ойтойгоо суугаараа. Томроод нөгөөх нь тэг шат гэж оюун эрдэнэд. Үгүй ээ та миний үрдийн ерөнхий сайд. Оюун эрдэнэ дарга бол мундаг гэд ган төмөр долоодаг гинэ. Хажууд нь долоож байгааг нь харсан туслах нь надад хэлж чинь миний дэлжиг хэлж чинь. Туслах худлаа ярихгүй л да. Мөгөөхаа ямар муухай юм бэ? Арчлан намын дарга байсан ган төмөр, ардын намын дарга байсан оюун эрдэнэд одоогоороо барьцаалагдсан төмсөг хөлгөө болж байгаа чинь. Бас ёк дэвшнэг. Морь мал ярьсан шаач. Ичиг морь эхлээд ялахын тулд мөнгө эрдэнэс зөвлөгөө авгаан төмөрөө заяа. Контент бэлтцэн. Тэндээс нэг хүн камер барьж байгаа болтой. Монтажлаас үлд нь үзэл. За гой шааж гинэ. Гой шааж. Наадхаа орвол. Хөргөн бас нэг контент бэлтгэх мангар утсан баг. Энэ минтээ хөрг ямаа сахалтай гэсэн. Нэг бас мангар утсан бас Монголын ард түмэнд миний хүүхдүүд заах юм гинэ. Хөргөн од хөргөнтэй. Хөргөн контентыг бэлддэг гэж. Одоо ингүүл гоё шаа. Яг одоо хөргөнгүй аавда контент бэлтгэн зөв. Тэгтээ аавыгаа хуураад байна. Аав над чиг лайвчул ард түм үзнэ. Гад төмөр дааш лайвч чадахгүй. Бүх юм нь хуурамч. Айгуул хөргөн нүд хуурамч. Одоо бараг охиноос нь зайгаа барих гэдэг гэж байгаа юм чи.
Танаа ерөнхий сайд бол чадахгүй нэ хүүр. Би одоо ерөнхий сайд болох нь өргөн болъё гэ. Яг тэгж байгаа штэ. Жацсан минь ээ. Та нар бол даргын хүүхдэд очиж долоодог. Гарц ардын хүүхдүүдийг та нар доромжилдог. Хэдэн од гэдэг олигарх долоосмаар жацгнууд. Ийм л байна. Ийм байна. Шудраг хэлчээ. Юг нөхөө. Тогтгөрлөө. Би чам руу залахгүй. Бичихгүй. Намайг бас залгана бичин долгоно гэж бодоод байгаа шүү. Долдоо нартайгаа намайг баг андуур. Надаас зөвлөгөө авъя гол цаг ав. Тогтгөрлөө. Ойлгосноо? Нулимстай мөнгөөр улс төр хийж яваа мангар уцаана. Баяа айлын мангар уцаанууд өгдөг штэ. Юм домоор дутагдчих хачигдахгүй ингээд нэг гарын салбигалцсан нэг дахиад нэмэг гидсээр угаад нэг юм туйхан согоно болцсон. Яг л тэр штэ тогтгөрлөө. Тийм бол сургаар бол элдүүр нь гацсан сур шиг амт штэ. Надаар сургаал авч чадахгүй хохин ард түмний үгийг би даана. Нэг удаа нэг уулзаад нэг алхсан юм аа чааваас бас нэг биеийн тамир хийгээд байгаа болт. Би ингээд алхахдаг хүн чадахгүй юм би архиу чадахгүй. Ган төмөр харин гэрлийг бодвол бас хундаг тулгнаа. Эрдэнээс ган төмөр дээр. Ган төмрөөс эрдэнэ дээр биш. Бас нэг ууж идэн. Солиотой байсан шүү дээ манай эрдэнэ бас. Зогтгөрлөөс ган төмөр дээр биш. Бас нэг ууж идэн аа. Бас гоё шааш шүү манай ганаа. Ярвасан буцарч гисэх бас гоё л таа манай амт. Нэг джентльмен лаг ир хүний дүр тоглох гэж жүжиг шаагаад ган төмөр. Жүжиглэх нь тийм болохоос бүх юм нь хуурамч болохоос уг нь зогтгөрлөөс гайгүй. Зогтгөрл бол хуучин нэг нэгдлийн дарагч зогтгөрл томтохоор байна. Бултнаа шаагаад тах. Хүнд яаж үг хэлдгийг надаас сур. Лекц ав. Ойлгосноо? Над чиг болохын тулд өш гарууд лекцэн суудаг гэж байгаа байхгүй. Дэлхийн том удирдагч нар. Одоо тэднэртээ өөрийгөө харьцуулж аачлаа. Нөгөө чи явж өглөө. Мөнх эрдэнчиг л ингээд хүнийг татахын тулд лекцэн суудаг гэж байгаа байхгүй. Гэхдээ дэрэгт нь эрдэнэ байгаад эрдэнэ ашиглаж чадахгүй зогтгөрл хохин нүдэн сохорцсон, мэлмээ сохорцсон болгож Монголын ард түмнийг харнаа. Хохин чи чадахгүй зогтгөрлээ заяа. Хоёр гойж өрмөн. Яасан мэнэ гэсэн? За одоо боллоо. За одоо боллоо. Эхнэр болооч өвчтэй мөгн. За боллоо боллоо. За окей. Ингээ лайв дууслаа. Эхнэрийн заавраар лайв дууслаа. За. За юм бэ. За баярлалаа. За дуугач одоо болъё. За боллоо. За юм бэ. Зогтгөрлөө. Надаас үг сонсч гохин чи. За эхнэр загнаа чи хазаацтай мэ зогтгөрлөө. За боллоо баярлалаа.